нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нөтгөлөөс хар хайрцаг. Орой минь төргийн үзэгчдээ хар хайрцаг нөтгөлийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар төсвийн төлөлт, Монгол банкны бодлогын хөвгийн нэмэгдэл, мөн банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны талаар Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Амартай ярилцах болно. Хар хайрцаг. За юуны өмнө бид бүгдийн урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн явдалд маш их баярлалаа. Хоёулаа ярилцлага Монголын банкны холбооны тухай сэдвээс эхлэе гэж бодож байна. Гишүүд нь аль аль байгууллагууд байна. Ерөнхий мандат, үүрэг, үйл ажиллагааны чиглэлийн хувьд та мэдээлэл өгөөч. За манай холбоо бол 2000 онд байгуулагдсан. Одоо 25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Гишүүдтэй үйлчлэх төрийн бас байгууллага. Нийт одоо 40 гишүүнтэй банкуд байна. Банкуудын одоо санхүүгийн салбарын дундын дэд үтц гэж нэрлэгддэг одоо байгууллагууд хадгаламжийн даатгалын корпорац, зээлийн батлан даалтын сан, хөрөнгөний бирж ч гэдэг юм уу те. За түүнээс гадна одоо банкнд үйлчлэгээ үзүүлдэг компаниуд байна. За дээрээс нь бид нар бол энэ 2020 оноос эхлээд энэ финтек гишүүдтэй болж эхэлсэн. Банкны зарим төрлийн үйлчлэгийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжилж байгаа одоо шинэ цахим мөнгө гаргах карт процессинг ч гэдэг юм уу те. Ингээд ийм одоо цахим гитвч энэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ийм гишүүн байгууллагуудтай одоо нийтдээ 40 гишүүнтэй тэгээд ер нь санхүүгийн салбарын зөв хөгжлийн төлөө зүтгэдэг байгууллага гэсэн үг. Тэгэхээр бол энэний тулд юу хэрэгтэй байна гэдэг дээр ажилтдаг одоо олон нийтэд дуу хоолойгоо хүргэх тэмээ санхүүгийн зөв бодлогыг яаж явах ёстой дээр. За хоорондын гишүүдийн хоорондын нэтворкийн үйл ажиллагаа буюу одоо гишүүд нь хоорондоо хамтын ажиллагаагаа уялдуулах, сайжруулах боломжийг олгож өгөх те. За дээрэс нь бол нөгөө санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалахын нийтлэг сонирхол бол санхүүгийн байгууллагуудад байдаг. Бүгдэнд нь л одоо санхүүгийн хэрэглэгчд маань буруу зөрүү ойлголттой тийм ээ одоо нөгөө нэг аппликейшнээ буруу хэрэглээд янз бүрийн мөнгө төгрөгөө алдчихгүй ч гэдэг юм. Бүгдэнд нь л тийм хэрэгцээ байдаг. Санхүүгийн хэрэглэгчид тэгэхээр одоо бүх иргэдэл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр л одоо бүх иргэдэл байхгүй тийм. Тэгэхээр бид нар бол одоо санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашиг одоо хамгаалах чиглэлээр тэдгээртэн санхүүгийн боловсрол олгох чиглэлээр бол компанид ажлуудыг өрнүүлнэ, сошиал медиа, хэвлэл мэдээлэл ашиглан мэдээлэл түгээн ч гэдэг юм ингээд иймэрхүү одоо нэг талдаа банкныхаа одоо санхүүгийнхаа харилцагч хэрэглэгчдийг одоо мэдлэгжүүлэх хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа бол нөгөө талдаа бол энэ санхүүгийнхаа салбарыг энэ хаашаа авч явах юм тийм ээ энэ хаа хүрэх ёстой зөв хөгжил нь хаашаа энийг л одоо гол одоо дэмжиж ажилтдаг байгууллага гэж байна. Банк санхүүгийн салбарыг одоо төлөөлж одоо энэ 40 гишүүдтэй энэ том байгууллагаас төлөөлж явж байгаа хүний хувьд та бас түрүү хэлсэн олон нийтэд мэдээлэл өгөх мэдээж бас нөгөө талдаа оролцогч талуудтай тодорхой хэмжээний бодлогын зөвлөмж санал одоо хүсэлтүүдээ бол өгж явж байгаа. Тэгэхээр энэ дээрээс надаас асуумаар байгаас нэгний нэг асуулт бол саяхан Монгол банк бодлогын хөвгөө 2.1% бол нэмсэн. Энэ нь танаа салбарт ер нь хамгийн түрүүнд одоо ямар байдлаар ямар үр дүнгууд ер нь гаргаж идэв. Энэ одоо сөрөг үр дагавартай юм уу эсвэл нааштай үр дүнгуудыг хүлээж идэв юм уу? Нөгөө талдаа иргэдэд энэ одоо яг ямар байдлаар илэрх вэ? За юуны одоо бодлогын хөв нэмэгдэж байгаа нь шалтгаантай болол нэмэгдэж байгаа. Тэгэхээр нөгөө гарцаагүй байдалд ороод жишээ нь сая Монгол банк нэмж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг гол үндсэн шалтгаануудын нэг бол ер нь дандаа л төсвийн зарцуулалт байж ирсэн. Тэр нөгөө олж байгаагаа хэрээр хамаагүй зарцуулдаг, мөнгөгүй болохоор зээл авдаг. Тийм ингээл ийм хэлбэрээр явсаар байгаа л одоо нэг 30 жил боллоо шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ сахлаг батгүй байдал маань юу руу хүргэдэг вэ гэхээр инфляц руу хүргэдэг. Инфляци эсвэл нөгөө нэг төгрөгийн хаш сулардаг, тэ огцом сулрах ч юм уу. Ийм хямрал үүсэх гэдэг. Тэгэхээр энэс хамгаалж ерөнхийдөө энэ бодлогын хөв дэшээ доош явж идэг. Тэгэхээр
одоо нэмэгдүүлж байгаа нь бол эдийн засгийн нөхцөл байдал гарцаагүй болохоор нэмэгдэж байна. Үр дагавар нь бол шууд гарчдгүй л дээ. Тодорхой хугацаанд одоо дор хаяж нэг хагас жилийн дараахыг тохиог өгч гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь бол хүүгийн түвшин одоо тодорхой бүтээгдэхүүнүүд дээр нэмэгдэнэ. За хамгийн ихтэй дарамттай хэсгэн дээр бол нөгөө бизнес эрхлэгчдэл байдаг тийм. Тэдгээр хүмүүс дээр бол нөгөө нэг бизнесийнхаа орчныг ингээд дэмжинэ гэдэг байгаа боловч хүүгийн түвшин дандаа ийм өндөр байгаад тахаар тэр хэсэг маань дандаа одоо хамгийн хэцүү байгаад байдаг. Иргэдийн хувьд бол одоо хэрэглээний зээл голцоо байдаг. Хамгийн хэцүү байдаг зээл нь бол мэдээж ипотекийн зээл. Гэхдээ тэр зээлүүдийн дийлэнх нь одоо татаастай хөнгөлөлттэй зээл байгаа учраас харьцангуй ингээд нэг 5-10 жил ингээд зээлээ төлөөд яваад ирэхээр нөгөө зээл нь цалиндаа үзүүлдэг дарамт нь багасаад зээлээ төлөөд дуусгаад нөгөө байрны үн цэнийн дагаад өсч идэг учраас би энэ зээлийг бол ийм сайн зээл гэж ярьдаг. Их дуртай байдаг байхгүй. Муу зээл бол байгаа. Одоо машины зээл гэх юм бол аюу муу зээл. Яг л хэрэглээний зарцуулалт гэдэг авлаа гаражаас гарлаа $2000 үнэн нь унлаа тий жил болгон зарцуул тэр мөнгө төгрөг зарцуулна 5 жилийн дараа зарахад машины чинь 5% талаараа байхгүй болсон байна. Тэгэхээр үн цэн бүтэхгүй байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ хоёрын ялгааг бас иргэд маань харж ойлгуулах зүгээр юм шиг санагдав. Тэгэхээр яг бодлогын хүүг нэмчихээр мэдээж таны хэлсэнчлэн хоёр үндсэн шалтгаан байгаа. Энэ нь эргээд таны дахин хэлсэнчлэн бизнесийн одоо энэ үйл ажиллагаа энергэлтийг тодорхой хэмжээнд хэмж байна. Нөгөө талдаа олон нийтийн одоо иргэдийн хувьд бол хэрэглээгээ багасгахад өргөж ийнэ гэж ойлгож болно. Миний бас нэг сонирхоод байдаг нэг зүйл нь энэ одоо Монголын хөрөнгийн бирж дээр одоо хэр их нөлөөтэй байд юм болов. Одоо жишээ нь Америкийн нэгдсэн улсад бодлогын хүүг нэмэхгүй байлаа ч гэсэндээ яг тэрнийхэн сайд нь гарч ирээд жоохон ууртаа ч юм ааштай байхад л хөрөнгийн зах зээл бол дээшээ доошоо савлж өгдөг. Монголд энэ үзэгдэл ер нь хэрэг юм бэ? Нөгөө Монголын хөрөнгийн зах зээл харамсалтай нөгөө нэг хангалттай юу байхгүй нөгөө liquidity гэдэг чинь тийм нөгөө хангалттай ингээд нөгөө эргэлт явддаг. Тийм тэгэхээр нөгөө одоо таны ярьж байгаа тэр нөгөө юу ихтэй эргэлт ихтэй тэр зах зээлээс жоохон тийм юунууд нь тохионууд нь ажилтгүй л дээ. Одоо жишээ нь би одоо банкны ашигт ажиллагаа одоо түүхэндээ хэмжээндээ өндөр байна. Тэгээ өөрийн хөрөнгийн өгөөж нь одоо хадгаламжийн өгөөжөөс хамаагүй өндөр байна. Дунджаар одоо шинэ 28% байна гэж иллээ штэ. Тэглээгээд одоо банкны хувьд унж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол зүгээр л нөгөө институционал гэдэг те нөгөө байгууллагын мэрэгжлийн хөрөнгө оруулагчид Монголын санхүүгийн зах зээл дээр хөрөнгөний зах зээл дээр алга байна. Тэрийг бүрдүүлэх хөгжүүлэх шаардлагатай. Тэрэн дээр бол мэдээж төр засгийн бодлого хэрэгтэй. Тийм тэгжиж нөгөө нэг таны хэлж байгаа энэ тохиом мохонууд ажилтдаг болохоос биш одоогоор бол энэ ажиллахгүй. Тийм. Яг гоо гэхдээ одоо шинэ хүүгийн төвшин бүр их дор төвшөнд очиод 6% дээр байжгаад тэгээд одоо нөгөө нэг ханш маш уналттай хадгаламжийн өгөөж сөрөг болцсон байх үед бол банкнаас нэлээх мөнгө гадагшилсан л та. Тэгээд тэрний үр дагаварт нь юунд очсон бэхээр баахан coin гэж нэг улаар л явсан үл хөдлөх хөрөнгийг баахан хөөрөгдөж үнийн өсгсөн. Тэгээд хөрөнгийн бирж бас нэлээд бас мөнгө орсон. Нэг ийм зүйл бол нэг тэр үеэр чинь тэрний дараа чинь нэг хэсэг ингээл янз бүрийн бонд те нөгөө тэр бүтээгдэхүүнүүд гарахад бол бас дэмжлэг болж лээ л дээ. Нөгөө asset back security нөгөө хөрөнгөөр барьцаалагдсан центрууд бол гарсан. Тэгэхээр тий бас давуу тал сул тал байгаа. Тэгэхээр одоо бол одоо шинэ хөрөнгөний нөгөө биржийн бус зах зээлийн эргэлт аягүй сайн том болчлоо. Энэ зах зээл дээр бас харьцангуй зөвхөн хувьцаа биш өөр бүтээгдэхүүнүүд энэ төр гараад ирээд байна шүү дээ тий. Тэгэхээр тэдгээр мэдгээрт бол дэмжлэгтэй л юм байна лээ. Одоо хүүсчгөр бол мэдээж дэмжлэг буурна л да. Та бас түрүүнийхээ нэг хариулт дээр ярьж исэн юм татаастай зээлүүдийн одоо хөтөлбөрүүд сүүлийн жилүүдэд Монгол улсад одоо өргөнөөр дэлгэрлээ гэдэг. Одоо хөдөө аж ахуйн салбарт бол нэг байна. Нөгөө талд гарын бохирдол эсвэл ногоон
гэсэн шошготой энэ салбаруудад бас ингээ байгаад байна. Энэ эдгээр нь одоо танай салбарын хувьд одоо яаж нөлөөлөд байна вэ? За мэдээж эерэг сөрөг тал байлгүй яг хөө эерэг тал нь мэдээж нөгөө нэг тодорхой салбаруудад юунууд очсон. Одоо томхон дэмжлэгүүд очиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэдгээрийг авч байгаа хүмүүстээ бол эерэг сайн талтай баг. Зүгээр нэг ерөнхий нэг санхүүгийн салбарын одоо гажуудуулж байгаа нэг юм нь бол энэ санхүүгийн салбар чинь өөрөө нөгөө нэг одоо үр ашигтай хөрөнгийг одоо эдийн засагт хуваарлдаг ийм механизм байх хэрэгтэй шүү дээ. Хаана үр ашиг байна тэр илүү санхүүжилт очиж идэг те. Ийм юм бол нэгдүгээр алдагдаж байгаа. Өөрөөр хэлбэл одоо дүрийн зохицуулалттайгаар тодорхой нэг одоо үр ашиг муутай салбар байсан ч хамаагүй тийшээ санхүүжилт яваад нөгөө нэг илүү үр ашигтай хөгжих потенциалтай энэ салбарууд руу бол хөрөнгө оруулалт хуваарлагдахгүй байна гэсэн. За хоёрдугаарт бол нөгөө иргэдийн дунд ерөөсөө татаас нь ил биш болохоор 3% зээл 6% зээл гээд ийм тим зээл байж болдог юм шиг ойлголт байгаа байхгүй юу. Ер нь бол байж болно л да. Гэхдээ одоогийн хүүний түвшин, одоогийн инфляцийн түвшин дээр Монгол улс шиг одоо ерөнхийдөө нэг оронтой тоонд инфляц нэг хэдхэн жил явж үзлээ шүү дээ. Тэгэхээр ийм орны хувьд бол тэр хоёр хүүгийн түвшин бол 2 оронтой л байж тээ. Тэгэхээр тийм нэг 3%, 6% хүүтэй байж болдог гэдэг иргэдийн толгойд орчхоор тэр нь нөгөө нэг ийм одоо сөрөг үр дагавар нь жоохон урт хугацаанд одоо тэр татаасгүй зээл ингээ байхгүй болж байгаа. Одоо тэр энгийн хүүтээрээ зах зээлийнхаа хүүтээр ирэхээр эн чинь өндөр байна шүү дээ, эн чинь өндөр байна шүү дээ ч гэдэг юм. Ингээ ийм салбарт ингээ ийм буцаага тэр ингээ сөрөг нөлөөлөл үзүүлэх нэг ийм сөрөг тал байгаа. Тийм учраас би бол ийм зээлүүдийг татаасын нийл болгочихоо гэдэг байгаа байхгүй юу. Нөгөө банк нь одоо шинэ 16% тий 16% зээлээ өгчлөө. Нөгөө олгогдож байгаа татаас нь хэд үдий одоо 3% болохын тулд тий нэг 13% татаас өгөгдөж ийн гэж бодод нэг ч хувийн тий. Тэгэхээр тэр 13% татаас оны сүүлд нь нөгөө төрн за банкар дамжуулсан ч болно тий. Хянаа тэр зарцуулалт нь зориулалтынхаа дагуу байна тий. Нөгөө шаардлагуудаа хангаж ийн гэх үед нь тэр татаас нөгөө хүндээ шууд өгчдөг тий. Ингээд нэг ийм хэлбэрлүү явбал нөгөө нэг татаасан ч ил тод тэгээд энэ зах зээлийн хүмүүний мэдрэмж ч өндөр дээрэс нь нөгөө нэг энэ ийм зорилттой бүтээгдэхүүний хэрэгжилт нь нэмэртэй байхгүй тий жил болгон дээр татаас нь орж идэг та нөгөө мөнгө зорилтоор нь ашиглаж байгаа биз тий тэгэхгүй ингээд эхний жилээ одоо мал авсан гэдэг тэгжсэн дараа жилийн зарангуутаа тэрийгээр одоо цикл болчих юм байх гэхүү тий тэгэхээр нөгөө нэг ийм хяналтын механизм ч гэсэн айгүй хэрэгтэй байна. А 3 дугаарт нөгөө нэг энэ одоо ийм төрлийн одоо татаастай бүтээгдэхүүнийг хөгжүүлэлттэй болмоор байна. Тэгэхгүй болохоор нөгөө гэрээ хийхдээ одоо ингээд 16 3 гэд хийчдэг. Одоо дараа жилээс одоо банкуд утахгүй тэгээд бас алдагдaltaд орчлоо гэж яриад байна. Яг тэгвэл нөгөө бодлогын хүү 2-1% нэмэгдчихдэг тэр хэмжээгээр чинь банкудад дарамт ирнэ тийм. Тэгэнгүүт чинь нөгөө гэрээ нь бол одоо шинэ тогтмоллол байгаа шүү дээ. 13% татаас. Монгол төр нэм хөвөгч хүүтэй ийм зээлийн бүтээгдэхүүнүүдийн хэр түгээмэл гэдэг юм бэ? Банкуд явд гаргаж байгаа. Жохон нөгөө нэг хэрэглээ багтаа. Гэхдээ нөгөө нэг юу талдаа жишээ нь хөвөгч хүүтэй энэ төр бас байж болно шүү дээ. Юу тогтмол хүүтэй авч байгаа хүн талдаа татаас нь хөвөгч байд юм уу? Янз бүрийн хөлбөрүүд бол байж болно л дээ. Гэхдээ энэ ер нь одоо цаашдаа одоо энэ татаастай одоо ипотекийн зээл энтриг би бол хөвөгч рүү аажмаар шилжүүлмээр санагдаад байдаг байхгүй. Яагаад тэгэхээр одоо засгийн газрыг хэдэн төгрөгний тэмцлийн алдагдaltaй байсан хэдэн төгрөгний ингээ зарлага гаргаж исэн алтан хамаагүй байгаад байгаа байхгүй. Тэр ипотекийн зээлтэй хүнд ингээд бодлогын хүн нэмэгдээд инфляц нэмэгдэнгүүт уурлаад тэр эзнийг олж хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр энэ засагч ингээ баахан тэдэн төгрөг зарцуулаад тэрнээс бол ингээ инфляц нэмэгчээд байгаа маа гэд тэгэх юм бол нөгөө засгийг хянах бас нэг айтайхан механизм болчмоор санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр магадгүй энэ ипотекийн зээлийг альчмаар энэ хүүхч хөрөө шилжүүлмээр юм шиг санагддаг. Монгол шиг юм нөгөө нэг юм төсвийн сахилга бат муутай ийм орны хувьд. Зайрл. Үзэгчтэй хэсэг хормын засварлагын дараа эргээд уулзцгаая. За ярилцлагынхаа ихэнх үед бол хоёулаа Монгол банкны одоо бодлогын хөв нэмэгдсэн тухай бол ярьсан. Мэдээж
энэний дараагаар бол зарим улсын хурлын гишүүд бол одоо танаас салбарын төлөөллүүд одоо бид бүхэн төсвийн тодтгол хийх шаардлагатай байна гэж ярьсан боловч нөгөө талдаа сангийн сайд бол үгүй ээ ийм шаардлага одоохондоо алга. Таны банкны холбооны хувьд ямар байр суурьтай байгаа энэ тал дээр? Тийм одоо өнгөрсөн жил 24 онд төсвийн зарлага 35% нэмэгдсэн байна. Тэгээд одоо төсвийн жил зардаг мөнгө 35% нэмэгдүүлж чаддаг компани ер нь хэд байдаг юм бол сайн мэдэхгүй нь одоо инфляцтай ойролцоо төвшөнд л нэмэгдүүлдэг шүү дээ тийм. Тэгээд энэ нь бол мэдээж нэгдүгürt хоёр ч удаагийн сонгуул боллоо. Тэгээд тэрнийхэн дундуур нөгөө төсвийн тодтгол хийж нүүрс амар сайн гараад бодож ирснээс нь хитрхи сайн гарангууд л айгүй том дүнтэй төсвийн тодтгол хийсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг тийм нөхцөл байдалд ингээд их сайхан явах юм шигээр төсвийн дараагийн төсвийг оруулж ирсэн. За азар ерөнхийлөгч маань хориг тавьж тэр төсвийг ямар ч байсан арай зэрэг баг зэрэг бууруулж одоо ашигтай одоо сүүлийн түүхэндээ бараг байгаагүй анхудаа ашигтай төсөв батлаад бид нар ч их баярлж илаа шүү дээ эдийн засгийн хувьд бол. Тэгээд харамсалтай нь тэрэн дэхтэй нөгөө нэг хангалтгүй ягаад тэгэхээр өнгөрсөн жилийн төсвийн зарлага чинь дотоодын бүтээгдэхүүний 35% болсон. Өмнөх жил нь 32% байсан байхгүй. Ер нь бол нөгөө дотоодын бүтээгдэхүүнтэйгээ харьцуулж ер нь хийх нэмэгдүүлээд байгаа юм бэ гэдгийг харах боломжтой байдаг. Тэгэхээр энэ бол одоо маш аимшигтай нэг жилийн дотор аимшигтай ихээр нэмэгдүүлсэн гэсэн үг байхгүй. Тэгээд энэ нэмэгдлэн дэхтэй одоо би бүрэн дур зургийг харуулж нөхөр үгүй гэдэг байхгүй. Ягаад тэгэхээр энэ цаана нөгөө төрийн өмчт аж ахуй нэгжүүд, орон нутгийн өмчт аж ахуй нэгжүүдийн зарлага гэдэг нэг амар том гадуурдаггүй. Тийм тэрүүгээр бол нөгөө нэг үе үеийн одоо удирдлагууд бол их тоглосон шүү дээ. Нөгөө тэнд нэг мөнгө гинтл нөгөө нэг нүрсний үнэ авир 2-3 дахин нэмэгдэнгүүт л тэнд чинь баахан мөнгө хөрөмтлөгчтэй юм байна. Тэнгүүт л тэрүүгээр чинь нөгөө нэг их хурл дээр орж ирж хилцүүлэхгүйгээр л тэнд одоо зарлага гаргаж эхэлж байгаа байхгүй те төсвийн шин чанартай янз бүрийн төмөр заммам станц нөгөө нэг юм хөгчүүдийн нийгмийн татгалж илүү ингээл нэг эрдэнэтэй центр гэл зөндөө зарлага гаргаж байгаа. Тэгээд тэд нар бол нөгөө төсвүүдээр харагдахгүй шүү дээ те. Тийм тэгэнгүүт тэрийг оруулах юм бол одоо бол тэр тоог ингээд ил болгооч. Ил бол юунд бол яадгийн одоо сангийн яамаам дээр бол тэр нэгтгэгддэг байхгүй. Тэгээд тэрийг бол одоо олон түмэн эдийн засаг шинжээчдэд ингээд ил болгож харуулад ингээд энийг юм нэгдсэн байдлаар нэг хуралдаа оруулж байгаа. За бид нэр дараа жилийн өмнөх жилийн байсан одоо дараа жил ингээд харинч бууруулах гэдэг байгаа шүү дөрөв өмчт компаниудад цөөлцөн ч гэдэг. Ингээд нэг юм бүтэн дүр зургаар нэгдүүс харуулмаар. Тэгэхгүй болохоор нөгөө энэ макро эдийн засаг яг яа болоод байгааг ингээд хийж мэдэхгүй ямар ч мэдээл ойлголтгүй байна. За хоёрдугаарт нөгөө нэг энэ жилийн тухайд бол ингээд өнгөрсөн оноос эхлээд одоо орон нутгууд өөрснөө бий дааж өөр үүсгдэг болсон тийм. Нийслэл 500 тэрбумын бонд гаргаад дараа нь 500 сая долларын бонд гаргаад ингээд яг тэр бонд ч нөгөө төлбөрийн тэнцэлд нэмэр болсон болохоос биш одоо ингээд нөгөөтг чинь ингээд зарлага болоод гарна шүү дээ энэ онд. Тэгэхээр нөгөө нэг экспортын орлого одоо нэлээд буурах шинжтэй шүү дээ нүүрсний орлого. Үнэнч буурчлаа тоо хэмжээнд ч гэсэн их нэмэгдэх шинжгүүтэй одоо ингээд иймэрхүү нөхцөл байдалд бол дээрээс нь тэр одоо шинэ Улаанбаатар хотыг тойроод ингээд хурдны заман барина гэж байна. Тэр бол тэр чигээр импорт болоод гарна шүү дээ. Тэр төлбөрийн тэнцэл дээр буцаад энэ хүнд жил одоо нэлээд амаргүй байх чинь л дээрээ дахиад дарамт үүсэх гэдэг байгаа байхгүй тийм. Тэгэхээр энийг бас ингээд нөгөө нэг юм тэр нөгөө 14 мяга төсөл гэдэг байгаа юмнуудыг нөгөө жоохон ирэмблээд тэгтээ тэр ирэмблэхдээ нөгөө макро эдийн засагт үзүүлэх нөлөөллийн давхар тооцохгүй бол одоо шинэ эхлээд хийх боломжтойгоо эхлээд энтер хийчихээр нөгөө нэг нийт макро эдийн засгийг нэг том дүр зургаар харахгүйгээр зөвхөн одоо нийслэлийн эрх ашиг төвчлөлийг бууруулах гэж тийм ингээд тэрийг эхлээд оруулаад ирэхээр нийт макро эдийн засгаа юу болгочих магадгүй байгаа байхгүй тийм. Тэгэхээр нөгөө нэг иймэрхүү хүчин зүйлүүдийг одоо бүрэн харгалзаж энэ төсвийнхаа бодлогыг хийж идэг. За дээрэс нь нөгөө нэг орлого сайтай жилийн хөрөнгөлөлөө үүсгээд орлого муутай жилдээ одоо
тэр хуримтлалыг ашигладаг нэг ийм тогтолцоо уг нь 10 хэдэн жилийн өмнө бий болгосон байхгүй юу. Тэсвэн доктортой байдлын тухай хуулиар тэгээд тэр хуулийг одоо хэдэн ч удаа гард жилд одоо нэг доор 2 3 удаа гард ирэх юм аа юу гэж. Тэгээд тэр хууль уг нь дунд хугацааны төлөвлөлтийн хууль байхгүй юу. Жилд 2 3 өөрчлөлт байхаар тэр бол ерөөсө хэрэгжихгүй байна. Тэгэхээр энэ хуулийг одоо энэ хууль байт юм уу өөр хууль байт юм орч үсэн юм дунд хугацааны энийг ингээд амархан өөрчлөлт байхааргүй өөрөөрийнхөө гарыг хүлэх хэрэгтэй байхгүй тийм. Одоо засгийн их хурл нь ядаж засгийн газрын гарыг хвчүүлдэг юм тийм. Ингээд нэг юм дураараа тэр төсөв ингээд нэмээд ингээд жил болгоо нэг нэмээ нэг тэгээ унахаараа баха үр үрсгээл хямраагаад идэгээд энэ байдлаас гаргахын тулд тэр нэг хуулийг юм дунд хугацаанд өөрчлөх чадхааргүй болгож энэ хуулийн тогтолцоог нэг янзлмаар санагдаад. Тэгэхээр энэ бол юу гэж хэлэх гээд байна вэ? Энэ удаагийн төсвөө тодтол хийхгүй бараг нэг тийм том асуудал биш ээ. Бид нар юм дунд хугацааныхаа үндсэн зарчмын асуудлаа янзлах хэрэгтэй байна л гэж. Тэгээ нөгөө талдаа их усэр болон одоо орлого болон зарлагаа ил тод байлгах хэрэгтэй байна гэсэн бас нэг агуулга яваад байна тийм ээ. Миний ажигласнаар бол Монголд одоо хамгийн сайн хурдцтай хөгжиж байгаа салбарууд нэг нь яг харахгүй банк санхүүгийн салбар. Энэ юунаас харагдж байна вэ гэхээр одоо цахим Монгол гэж одоо бид бүхэн санаачлах гаргаад тийм ээ явж байгаа. Гэтэл яг үнэндээ бүрэн захимжиж чадсан яг урд нь алхаад явж байгаа салбар бол банкны салбар гэж харагддаг. Мэдээж энэ нь бас дахиад цаана хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт тал дээр ч гэсэндээ мөн одоо хамгийн их хөрөнгө оруулах боломжтой салбар юм шиг харагдаж байгаа. Мэдээж уул уурхай салбарын одоо уул уурхай салбараас гадна тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр таны одоогийн одоо харж байгаа дүр зураг ямар хөө байна? Ялангуяа 2026 оноос эхлээд банкны одоо реформын одоо хуулийн одоо тайм бом гэж ярил л та тийм ээ. Одоо яг цаг нь ирчээд тулчаад явж байгаа энэ цаг үед. Тийм одоо нэг л ийм л жоохон онцгүй л одоо юм харагдаад байгаа нь гадны хөрөнгө оруулалтыг аман дээр болохоор бүгдээрээ дэмжиж орж ирэлгээд байдаг. Тэгээд хамгийн орж ирэх боломжтой 2 салбар хамгийн 1 номерт нь уулуурхай байдаг. 2 номерт нь одоо би бол банк санхүүгийн салбар гэж харж байгаа байхгүй. Тэгээд уулуурхай салбарт болохоор одоо нөгөө хувь эзэмшлийн асуудал төрийн өмчлөнтэй. Түр болохоор 34%-аас бага байхаар сонирхохгүй байгаад. Яа гадны банк гадны хөрөнгө оруулагч Монголын банкны 20% болохоор сонирхох юм тийм жоохон сонирхолтой л да. Нөгөө шийдвэр гаргахдаа парадокс гэл тэ. Тэгээ нөгөө төр болохоор ингээ 34% нь одоо нэгэмчлэгч юм гэдэг юм одоо иймэрхүү ингээл юм мессежүүд ингээ гадагшаа өгөөд хахаар ингээ нөгөө одоо амаргүй жилдээ уг нь гадны хөрөнгө оруулалт татмаар байгаад тийм. Тэгэнгүүт нөгөө тэр одоо танил гадны модны хүмүүс бол яана одоо энэ юу болох гэдэг юм бэ бид одоо би нэг одоо яг олборлолтоо эхлэх гэж байгаа одоо ер нь гэлс ер нь уурхайхаа зараад гарах уу энэ гэж айцтай байгаа байхгүй. Тэгэнгүүтээ одоо нөгөө нэг юм хууль хүчний байгууллагыг ашиглаж хувийн хвшлийг дарамталдаг одоо юм ерөөсөө сүүлийн жилүүдэд gaарлаа шүү дээ. Ингээд яасан мэддэхгүй гинт ингээд рол рейт хийгээл тусгаагийн SWOT гэл амар амтд ирээл эзний нэрвчлал ингээд аваад явчихдаг. Тэгээл нөгөө сууд ягаад чи хэвлийнхэн байж байгаа зургийг нас авчихдаг. Хэвлийнхэн бол бөөрө бэлтгэлтэй. Тэгээл ингээд баахан ингээд дэлхийн нийтрээ айлгаал ёо монголч ингээд хувийн хүмүүсийг ингээд эзэлж тийм. Тэгэнгүүт нөгөө нэг үйлдвэр нь хаагдчихна. Яаж үр мөрөө төлхийн хөгжлийн банкнд өртөө байсан компани байх юм бол ингээд ийм айдсыг дандаа төрүүлж идэг. За дээрэс нөгөө мөнгө орж ирэхээр нь Монгол улсад мөнгө хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Мөнгө орж ирэхээр нь орж ирээд тэгээ нөгөө ашиг орлого аваад гарах гэхээр нь амар татвараа тавиачдаг. Нөгөө суутган татвараа 20% нөгөө гэдэг. Тэр чинь нөгөө нэг баян л орны тэр оронд үнэхээр мөнгө оруулаад мөнгө нь дэлтгэх болол тэр тэмнэл үед тавина шүү дээ тийм. Тэгэхээр мөнгө хэрэгтэй бол тэр мөнгөд эдийн засгт эргэлдүүлмээр байгаа бол юу татвар юу яриад байгаа юм.
тэр хүмүүс мөнгө эргэлдүүлэл гарах хэрэгтэй байхгүй. А зүгээр ямархуу болгоомжлол байж болох вэ гэхээр одоо шинэ үйл хөдлөлийн салбарын ингэдэг. Тэгээд нөгөө нэг одоо шинэ тэр 20%-аас зарим тохиолдолд ингээд буулгадаг байхгүй. Тэгээд дэмжих гэж байгаа гэж тэр салбарыг дэмжих гэж байгаа гэж буулгадаг. Харин эсрэгээр нойл болгож зарим хамгаалах салбараа нэмэж явдаг ийм баймир байхгүй. Тэгвэл одоо шинэ нөгөө үйл хөдлөлийн салбар руу ингээд гин тогтсон ороод ингээд нэг Монголд үйл хөдлөлийн амар үн амар гадныхаа авал үн өсгöd байна гэж бодож болно шүү дээ. Тэгэх юм бол одоо шинэ үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой олсон орлого морлого дээр нь ч байдаг юм уу те. Татвар тийм ээ. За нэг ингээд төсөөлөө одоо Монголын хөрөнгөний бирж дээр шүү дээ 80% нь гадныхаа ярьж тоолол шүү дээ. Амар бүүн болгоол ингээд үн хөрөгдөл энэ төр тэгээд байгаа тохиолдолд яг тухайн бүтээгдэхүүндээ зориулж нэмдэг болохоос нийтэд нь орж хайж байгаа. За зөвхөн тэрийг дэмжинэ гэх нэг уулгахдаг юм ч гэдэг юм те. Ийм баймиргүй байна. За тэгээд одоо банкны салбар. Тийм. Тэрхэн бэлэн байна уу? Бэлэн байна лээ. Тэгээд одоо банкны салбарт болохоор банкыг ямар гарцаагүй байдалд хийсэн. Одоо яг хөрөнгө оруулалт бол гадны хөрөнгө оруулалт орох боломжгүй болгоцсон. Яагаад гэхээр штэ нөгөө хоёр төрлийн хөрөнгө оруулагч байгаа шүү дээ. Active, passive тийм. Active хөрөнгө оруулагчид нь бол ирээд одоо гүйцэтгэх захирлын солиод менежментийн сайжруулад, үр ашгийн сайжруулад тэгээд одоо 5 жилийн дараа магадгүй exit хийдэг ч юм уу тийм. Тийм стратегтэй ирнэ шүү дээ. Active хөрөнгө оруулагч. Нөгөө passive хөрөнгө оруулагч нь болохоор зүгээр хөрөнгөний бирж дээрээс л авцаахан тийм. За тэгэнгүүт нөгөө актив хөрөнгө оруулагчдын бол боломжгүй болгож байгаа бол 20% хязгаарлаа хийч тийм. Тэгэхээр 4 Монголд би ганцаар үзэж чадахгүй би орохгүй гэж байгаа тийм. Актив. За пассив нь болохоор орох гэхээр нөгөө манай хөрөнгөний бирж дээр liquidity байхгүй гэж түрүү нэг ярьсан. Хоёрдугаар нэг юм амар татвар тавьчихж байгаа. Нөгөө хувьцаага ашигтай зарангуут нь татвар авчна суутгаад. Суутган татвар бүр. Тэгээд нөгөө алдагдaltaй зарахаар нь тэрийн нөгөө нэг хамтд нь нийт ашиг тооцохгүй. Тэгээд оны эцэс нөгөө баахан татвар матрыг гүйжиж чадвар болж байгаа юм ч гэдэг юм тийм. Энэ хуулийн асуудал нь үү, технологийн асуудал нь үү? Энэ хуулийн асуудал юм. Зүгээр юм дэлхийд хаач байхгүй юм хууль ингээд жишээ баталж байгаа. Тэнгүүд яаж хөрөнгөний биржэд дэмжих гэдэг байгаа юм тийм. За тэгэнгүүт юу руу за Монголын зах зээл дээр болохгүй юм. За тэгвэл банкуд гадны зах зээл дээр гараа гэхээр нөгөө толгой компани байхын нөгөө бас тэр хуулиар хориглолцсон. Одоо нөгөө нэг MMC чинь Energy Resources MMC гэж одоо хууль ёс дүрмтэй газар компани байгуулж тэр хууль мөрддөг газрын компани IPO хийлгэж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт тийм боломжийн бүгдийг хагаа хийсэн. За дээрээс нь хөрөнгөний бирж дээр нөгөө нэг юм dual listing хийгээд ч юм уу хоёр өөр зах зээл дээр бас ингээд хөрөвдөг юм одоо хэмжээнд манай одоо хөрөнгөний бирж маань тэр төвшөнд очиж одоо үгүй зэрэгцээд өөр хөрөнгөний бирж дээр гаргачих боломжгүй. Одоо ингээд 26 оны гэхэд бол одоо их л хүндлээ. Тэгэл дахиад хойшлуулах ч юм уу эсвэл дахиж одоо хууль руугаа эргэж харах ийм одоо шаардлага үүсгэн гэж ойлгож болох уу? Тийм одоо шийдэл нь бол яг ууг нь гол зорилго нь бол ингэсэн баггүй нөгөө нэг одоо хувьцаа эзэмшигч чинь өөрийнхөө бусад бизнес рүү хөрөнгө оруулаад байна гэдэг. Тэрэн дээр үндэслэж л ерөнхийдөө ийм хууль баталсан шүү дээ. Яг манай энэ шиг хуультай орон бүлтгэлгээд байхгүй л дээ. Одоо Солонгосын жишээг ярьдаг байхгүй одоо Солонгосын жишээгээр хийсэн юм. Солонгосыг болохоор зүгээр тэр чинь нэг юм трэшхолдууд байхгүй одоо 20% дээр бол төв банк харж байгаа зөвшөөрөл өгнө. 49 51 дээр бол дахиад зөвшөөрөл өгнө гэдэг юм тийм трэшхолд. Солонгосын хууль ямар вэ гэхээр нөгөө конгломератуудыг одоо нөгөө нэг Samsung нөгөө нэг одоо LG те тэр конгломератуудыг санхүүгийн байгууллага эзэмших дээр нь хязгаарлалтууд тавьсан байхгүй. Өөрөөр хэлбэл бусад бизнесээ санхүүжүүл цэвэр одоо санхүүгийн бизнес эрхэлж байгаа юм бол санхүүгээл тэр өөр бизнес хийж байгаа юм бол битээ санхүү рүү ороод гэдэг л ийм л юм байдаг. Тэгэхээр одоо нэг шийдэл магадгүй тэрлүү тийм ээ.
Тэгэхээр маш боломжгүй шаардлагуудыг тавьчаад тэгээд бас нэг дедлайн өгөөд тийм ээ 26 он гэхэд одоо ийм гэсэн нэг ийм зүйл харагдаад байна л та. Одоо яг миний гарт бол ийм Дэлхийн банкны цаана нь Азийн хөгжлийн банкны санхүүгийн салбарыханд одоо зориулсан нөгөө талдаа засгийн газар бодлого гаргаж байгаа хүмүүс зориулсан ийм бодлогын одоо хураангуунууд байна л да. Гэхдээ миний харж байгаагаар л одоо би бас одоо энэ нэвтрүүлгийг хийж эхлэхээс өмнө бичсэн үндэсний байгууллага их мэтчлэн байгууллагуудад ажиллаж байсан. Сүүлийн 10 жил энэ салбарт өгж байгаа санал зөвлөмжүүд нь нэг их өөрчлөгдсөнгүй. Та одоо энэ дээр таны байр суурь, танай байгууллагын байр суурь ямар хөө байд юм бэ? Гэхдээ одоо манай Дэлхийн банкнаас сая 12 сард нэг тайлан гарсан байхгүй юу? Санхүүгийн салбарын одоо реформ тийм чиглэлээр бодлогын recommendation зөвлөмж өгч байгаа. Бид нэр тэрнийгээ танилцуулаад нэг жижиг workshop хийсэн. Тэрэн дээр ярьжсэн. Бид нэр ингээд яг энэ пейперээ ингээд ерөнхийдөө бараг өөрчлөлгүйгээр ингээд 10 жил явлаа. Монголд реформ явсангүй гэдэг ч байгаа байхгүй. Тэгэхээр одоо манай олон улсын зөвлөгөөд мэдж байгаа л гэдэг. Яг нөгөө нэг 12 3 оны үед л юм томоохон нөгөө нэг реформын шинжтэй юм зүйлүүд нэлээд явсан байхгүй. Одоо шинэ дундын дэд зүйл байгуулагдал тий одоо хадгаламжийн даатгалын корпорац зэлийн батлан даалтын сангийн хууль мөл гэдэг одоо ингээд ийм реформын шинжтэй ийм зүйлүүд нэлээд явсан. Тэгээд тэрнээс хойш ингээд ерөнхийдөө нөгөө нэг санхүүгийн салбарт нэг энэ ипотекийн одоо нөгөө хөнгөлөлттэй зээл гэдэг юм банк санхүүгийн салбар нэг гаргалаа штэ. Тэгэнгүүт нөгөө нэг иргэдийн амьдралд нөгөө нэг банк хамаатай одоо яг ингээд хамаатай болчихгүй өдөр тутмын амьдралд нь. Тэгэнгүүт нөгөө хүн чинь ингээд нэг өрөө нэхэд байгаа хүнд жоохон дургуул байдаг штэ. Нэхэд хамаатнууд байлаа гэхэд бол Монгол үг байгаа шүү дээ. Хүнд ер нь бол хөндрөө шүү дээ. Нөгөө нэг хүн бүхийж хүн гэдээ гэдэг шүү дээ. Тэр нь тийм ахтаа бол бас айгүй гоё манай хамаатны залуу дээр ирэл айгүй гоё ярьж байгаа л хүн гавд. Тэгээд болохоор ингээд болтож өдгөл гэдэг л дээ. Яг тэрэн шиг одоо нөгөө нэг иймэрхүү зүйл бас нэлээд иргэдийн амжиргаанд одоо дээрэс нь бас нөгөө нэг санхүүгийн одоо иргэдийг одоо хит их өндөр зээлээс хамгаалах тиймэрхүү тогтолцоо энэ төр байхгүйсэн Монголд. Тиймэрхүү юмнууд явж байгаад ерөнхийдөө жоохон иргэдийн нуруунд дээр юм санхүүгийн дарамт нэлээд ирсэн юм шиг. Тэгээ нөгөө нэг санхүүгийн дарамттай ангууд нөгөө улс төрчдөд бол ийм хаанаг газар дайс хэрэгтэй юм билээ шүү дээ. Өөр улс төрчдийн онол монлын ном дээр байт юм л. Дайсантай байх хэрэгтэй гэдэг. Тэгээд гаднаас яг дайс болох гэхээр хоёр өрш рүүгээ шууд ингээд дайраад иж болохгүй хоёлаа хавчигдсан жижиг улс юм чи юуны хувьд те хүн амын хувьд жижиг зах зээл хувьд жижиг тэгэнгүүт чинь юу тэр хоёр руу дайрч болдгоо тэгэхээр дайсан дотроос олох хэрэгцээтэй болсон. Тийм тэгэл хамгийн дарамттай гаднуудаа шинэ банк руу дайрлах нэг юм тэгээд нэг тийм улс төрийн жоохон тоглоом болж байгаа тал бол байгаа. Тэгэхээр тэрнээс шалтгаалаад ерөөсө банк санхүүтэй холбоотой юм устж барьж авах болцсон. Дайсныхаа юм юу чих гэсэн юм уу та хааш тийм нэг тийм байдалтай ерөнхийдөө 10 жил явлаа. Гэхдээ одоо шинэ их хурлд бол их найдлага тавьж байгаа. Яг тэр нөгөө нэг юм шинэ тогтолцоогоор бүрдсэн 80% шинэ хүмүүс нэг юмыг өөрчилж гинсэн гэсэн нэг юм хүсэл эрмэлзэлтэй байгаа нь харагдаж байна. Тэгэхээр би одоо шинэ их хурлдаа бол их найдлага тавьж байгаа шүү дээ. Одоо реформуудыг явуулах, үргэлжлүүлэх явуулах байх гэж. Шинэ их хурлаас одоо таны болоо одоо танай холбооноос хүлээж байгаа эсвэл энийг хийгээсэй гэж бодож байгаа ямар одоо хуулийн зүйл заалтууд байна. Эсвэл багц хуулиудын санаа энэ дээр бас та бүхэн зөвлөмж өгөөд санал бодлоо оролдуулад нөгөө талдаас өсөлтүүдийг өгөөд явж байгаа. Тэн тал тэр мэдээлэл болцол. Тийм. Тэгэл яг бидний гол өсөл бол нэг нөгөө санхүүгийн салбарын ингээд байнга одоо шүүмжилж идэх хамгийн гол юмнуудын нэг нь бол зээлийн хүү өндөр байна гэдэгтэй. Тэгэхээр тэрнээс аль болох салмаар байгаа байхгүй юу?
Тэгэхээр нөгөө нэг хүүгийн түвшнийг бууруулах энэ нэг реформыг хийж өгөөсэй гэж хүсдэг. Тэгэхээр тэр хүүгийн түвшнийг бууруулахад хамгийн том одоо хэдэн төрлийн одоо хэсгээс бүрдэж байгаа байхгүй юу? Одоо их усвэрийн зардал. За тэр нь бол хамгийн өндөр байдаг. Тэр нь бол дандаа инфляц одоо тэр төсвийн зарлага те одоо тэр зүйлүүдээс хамаарч идэг. Тэгэхээр нөгөө тэрийг бууруулахын тулд бол ерөөсөө л төсвийн сахилга байна. Тэгээд тэрийг яаж дунд хугацаанд хангах юм макро эдийн засгийн таатай хүү ингээл 1 жил 6 болоод 1 жил 12 болоод харж ингээд болохгүй байгаа хгүй санхүүгийн зах зээл ингээд ажиллахгүй байгаа. Тэгэхээр хүүгийн түвшин ингээд доктортой удаан ингээд инфляц барьцдаг. Тэгээд нэг ийм юм руу очихын тулд тэр төсвөл ерөөсөө манай улсын хувьд одоо хамгийн одоо төсвийн бодлого хамгийн хүнд байгаад. За тэгээд тэрнийг одоо жишээ нь тэгэхээр нөгөө нэг манай энэ ерөнхий ийм төрийн тогтолцоороо орох хэрэгтэй болж байгаа байхгүй тий. Төрийн тогтолцоо маань нөгөө нэг ийм одоо уул уурхай баял одоо экспортын дээр нөөц дээр суурилсан орнуудын туршлагаас харахаар одоо ингээд олон жил ингээд явчихаар нөгөө төрлөө нөгөө мөнгөний зарцуулалтын дээр очих гэсэн өрсөлддөг болчдөг. Нөгөө нэг төрийн зүтгэлтэнгүүд нь цөөрдөг. Өөрөөр хэлбэл дунд урт хугацаанд улс орноо хөгжүүлэх улсын хараатай ч юм уу тэр хүмүүсийн янз бүрийн тайлсраад тэдний улс төрчдийн нэр хүнд мөнд унчхаар тийм хүмүүс нь тэр лүү орох сонирхол энэ төр байхгүй тийм. Ийм аажмаар ерөнхийдөө тэр ингээд улам л одоо доош явна тэр ич одоо нөгөө баялагын хараал мараал гэд нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр тийм юм руу яваад байгаа ч тэр төрийн тогтолцоог бас давхар бодож тэр намын санхүүжилт тэр одоо нам өөрөө ирүүлчих гэдэг юм бүр цаанаа ийм амир нүсэр өөрчлөлтүүд хэрэгтэй юм л. Тэгжиж энэ төсвийг ингэж доктортой барьдаг юм руу орох юм шиг байна. Тэгвэл үг нь тэр зардал нэлээд буур бол одоо хамгийн гол юм тийм. Яг нь тэрний дараа бол одоо үйл ажиллагааны зардал за тэр бол банкуд дундын зардлуудаа бууруулах тийм ээ илүү efficient болох өрсөлдөөнийг сайжруулах тийм монополиос сэргийлэх тэр нөгөө нэг дундаа гаргаж болох зардлуудаа дундаа гаргах гэдэг юм одоо ингээд ийм эднэрийн эзэлж байгаа жинийн хүү дотор бол баг тий. Дараа нь бол эрсдлийн зардал гэж нэг юм байна тий. Тэр бол одоо ерөөсөө шүүх тогтолцоо. Манай улсад шүүхийн одоо эдийн ямар ч нэг эдийн засгийн эргэлтийг дэмжсэн шүүхийн тогтолцоо байхгүй. Харин эсрэгээр удаашруулж иж нөгөө одоо яад харилам ойлголоо тийм яа. Удаашруулах тийм юутай инсентивтэй юм тогтолцоо байхгүй Монголын шүүхийн тогтолцоо. Тэгэнгүүт одоо нэг хэрэг шүүхөөр шийдвэрлэхийн тулд 4.2 жил дээтэл нь 15 жил болсон кейс байгаа. Тэгээд 4.2 жилийн дараа нөгөө барьцсан марцныхын үнэлгээ жоохон тоног төхөөрөмж байсан бол хэрэггүй болчихсон тий. За тэгээд тэр хооронд өөр нөгөөтгийг авчаад лацтай хийчин барьцааны юу гэдэг лээ нөгөө хэрэглэнд оруулахгүй хэрэглэнд оруулахгүй хайр нийгмийн баялаг тийм зэвэрж байгаа байхгүй. За тэгээд сайхан шүүхээр шийдвэр гарчлаа. За ямар гоё юм бэ гэдгсэн чинь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газар гэдэг. Иргэний хэрэг 3 хэрэг дутмын 2 тэнд шийдэгддэггүй. Иргэний хэрэг одоо иргэний хэрэг гэдэг чинь нөгөө бизнесийн харилцаа шүү дээ. Бизнесийн харилцаатай холбоотой хэрэг шийдэгддэггүй Монгол улсад. Шууд тэгж хэлж болно. Одоо сайд нь надтай хүлэн зөвшөөрч байгаа. Тэгээд нөгөө ийм тогтолцоотой оронд чинь тэгээд нь шүү дээ. Тэр нөгөө нэхэмжилж байгаа мөнгөнийхөө 18%-ийг эргүүлж олж авдаг гэж байгаа. Яг бодит статистик. Бодит ингээд нийт одоо эргүүлж авч байгаа. Яг хэдэн жилийн өмнөх л тоолдог. Тэгээд тэр 18%-ийнхаа 15%-ийг нэг хувийн зарцуулж ийж тэр 18% болж авдаг. Ингээд 3-1% төлөө одоо хэдэн жил шүүхэн хөрөө явдаг юм. Тэгэхээр энэ гаж тогтолцоог иргэний хуулийн цогц шинжилэлт бол ерөөсөө л хамгийн том юм нэг эрсдлийн зардлыг буулгах. Энэ бол маш цогц сэдв. Таны өгж байгаа юу ч гэсэндээ зүгээр яг хуулийн санал зөвлөмжүүд гэхээр л одоо засаглал, намын ил тод байдал, тэгээ мэдээж банк санхүү тэгээ одоо бүр шүүх ингээд маш олон салбарыг одоо дамжсан реформууд алдааг засах юм ажлууд бол одоо та бол ийм хүлээлттэй байгаа юм байна гэж ойлголоо. Энэ тухай хоёлаа дараагийн одоо хэсэг хормын завсарлагын дараа эргээд хоёлаа ярилцъя. Үзэгчтэй завсарлагын дараа эргээд уулзцгаая. За хоёлаа ярилцлага үргэлжлүүлээд
Монголд одоо банк санхүүгийн салбарын хувьд одоо гаднаас татж байгаа энэ хөрөнгийн их усруудын тухай ярилцъя гэж бодож байна. Одоо GCF буюу Green Climate Fund гэдэг байгаа. Энэс бол манай банкнууд бол тодорхой хэмжээнд маш сайн хөрөнгө оруулалт татаж болж чадсан. Нөгөө талдаа Монгол ч гэсэндээ засгийн газар маань сая хэдэн жил гацсан байсан одоо их усрыг оруулахаар ирж болж одоо Монголын ногоон санхүүгийн корпорац амилж явах шиг байна. Энэ бол маш сайхан мэдээ. Гэтэл нөгөө талдаа шүүмжлэлт агуулж байгаа нэг зүйл нь эргээд манай энэ салбарууд маань бэлэн байна уу? Өөрөөр хэлбэл хөрөнгийнх нь их усрыг авчирчлаа. Нөгөө төслүүд нь байна уу гэдэг асуудал байна. Энэ дээр одоо банкны холбоог одоо тэргүүлж байгаа хүний хувьд тэний байр суурь мэдээлэл нөгөөний нөхцөл байдал ямар хөө байна вэ? Тийм яг банкны салбар одоо гой бахархууштай нь бол нөгөө нэг энэ уур амьсгалын одоо Парисын хэлцээр энтер батлагдахаас өмнө одоо 16 оноос 2-3 жилийн өмнө өөрснөө сайн дураараа нэгдээд банкны залуучууд банкны албан дээр тэгээд хоорондоо ярилцж байгаа ерөөсөө энэ банкны салбар бол энэ эдийн засаг чухал үүрэгтэй ийм одоо хөшөөрөг болж чадах том салбар байна. Тэгэхээр бид нар бол энэ доктортой хөгжлийг дэмжих ийм санхүүжилтийн бол Монголын банкны салбар хэрэгжүүлэх ёстой юм байна гэдэг. Тэгээд энэ доктортой санхүүжилтийн зарчим гэдэг зүйлийг одоо өөрснөө сайн дураараа бүх банкуд нэгдэж байгаа баталсан. Тэр дотор одоо энэ ногоон чивэрэгдэж байгаа энэ гендрийн санхүүжилтүүд те ялгуулж үзэхгүй байх одоо нэг энэ нөгөө нэг Монгол улсын хөгжлийг зөв одоо доктортой тэр одоо доктортой гэдэг үг маань одоо монгол хэллэндээ жоохон сонирхол хэцүү орчуулагдаад байна. Бид нар уг нь бол одоо сайхан одоо тэр нэг хүмүүнлэг сайхан гэдэг орчуулсан байгаа ш хүмүүнлэг арчилсан юм гэдэг. Хүмүүнлэг болгох тэр юм руу хандуулъя гэдэг ингээд энэ зарчмаа боловсруулад. За тэгээд дараа нь 5 жилийн дараа тэр нь хөгжиж явсараа бүр доктортой санхүүжилтийн холбоо тас холбоо гэж байгуулагдаад өнөөдөр одоо энэ ногоон санхүүжилт доктортой санхүүжилтийн манлай Монгол улстай манлай болоод хөгжиж явж байгаа ийм сайхан газар болсон. Ингээ байж байна. Тэгээд энэ хооронд зүгээр суугаагүй одоо таны сая дурдсан тэр ногоон санхүүгийн корпорац гэдэг төслийг санаачлаад уур амьсгалын ногоон сан гэдэг нүүбийн дэрэгдэх байгууллагаас мөнгө осгож ирээд яг засаг дээр нэлээд гацсан л да 4 жил. Одоо тэгтээ ямар ч байсан одоо нэг явах шиг байна. Тэгэхээр одоо болоод явах. Тэгээ нөгөө одоо энэ яригдж байгаа тэр гэр хорооллыг амны эрчим хүчний хэмнэлтэд орон сууцжуулах тэр утаанаас салгах тэр одоо хөрсний бохирдлоос тэмцэгч гэдэг юм уу ийм юмтай тэмцэх одоо бөөний ногоон банк байгуулах. Тэрүүгээрээ санхүүжилт татаж ирээ банкуудтайгаа банкуудтай санхүүжилт өгөө тэрийг дэмжих гэдэг юм уу. Ингээд ийм төсөл санаачлагууд хэрэгжүүлээд явж байна. За хангалттай их усруу татаж байна. Тэр бумаар татаж эхэлсэн байна. Харамсалтай нь одоо сүүлийн өнгөрсөн одоо 12 сарын форум дээр яригдж байгаа хамгийн том асуудал банкуудын дурдж байгаа нөгөө талуудын ч гэсэн дурдж байгаа юм зүйл бол банкуд одоо ингээд ногоороод өөрснөө ч аягүй ногоорсон. Дотроо өөрсний ногоон үнэлгээ хийгээд өөрөө хэр ногоон байнаагаа үздэг энэ төр болоо. Тэгээд юу зах зээлээ ногооруулах гэдэг ингээд баах их хүсрүү татчихдаг. Одоо гол ярьж байгаа зурлал биднэрт одоо клиент алгаа ногоон Монголын бусад эдийн засаг ногоорч чадахгүй байна. Ногооруулах хөшүүрэг алах гэж байгаа. Тэгээ ногоорсон хэсгийг хэмжих стандарт тэрийг хэмжиж өгдөг дөрвинч байгууллага алах гэж тийм. Ингээд ийм маш том асуудал болж байгаа хөө. Тэгэхээр манай төрийн хийх ажил хоцорсон гэсэн үг. Тэгэхээр нөгөө аргаа бараад одоо бид нэр стратеги өөрчлөлт ер нь тос холбоогоо бусад эдийн засгийн салбаруудыг ногооруулах дээр нь ажиллаж эхлэе гэж. Банкуудыг ногоо их өсөр татмах тийм юм дээр нь ихээс илүү бусад салбаруудыг ногооруулах чиглэлд нь дэмжлэг үзүүлээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэнд яригдж байгаа асуудлууд нь том хүнд их олон хугацаад шаарддаг их эффорт санхүүжилт шаарддаг ажлууд харагдаж байна. Тэгээд гой амлалтуудыг бол лентинд очиж их өгнө. Манай төрийн томчууд тэгээд тэрийг нөгөө хэрэгжүүлдэг нөгөө нэг доотлын бүтцүүд маань хангалттай л ажиллаж
өгөхгүй л байгаагийн үр дүн байна гэж харагдсан надад. Засгийн газар төр нөгөө талдаа банк санхүүгийн салбаруудаас гадна яг иргэдийн амьдрал дээр өөрчлөлт болох үс ийм ногоон шошготой түрүүний тав дээр ярьж байгаа ногоон хөгжил, доктортой хөгжил рүү бас алхмаар наашлуулж байгаа ийм санаачлалуудыг бол манай иргэний нийгмийн байгууллагууд бас манлайлж хэрэгжүүлж байгаа юм тохиолдлууд бас их байна. Нөгөө талдаа мэдээж шинжлэх ухааны технологийн салбарын тийм ээ академик салбарын манаас хамтарч ингэж явж байна. Энэ дээр бол мэдээж түрүүний ярьсан орон сууцжуулалтын асуудал, эрчим хүчний салбарын асуудал нөгөө талдаа бас маш том боломжтой. Тэгээд сүүлийн үед засгийн газар бас их анхаарлаа хандуулж байгаа одоо мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарууд байна тийм ээ. Тэгэхээр эдгээр дээр ч гэсэндээ маш том боломжуудыг эхний ээлжинд тодорхой хэмжээнд жишг төслийн хүрээнд баримт нотлохоо судалгаа гаргах үүднээс бол иргэний нийгмийн эрхэм бол гайгүй ажиллаад явж байгаа гэж миний харж байгаа. Би бас нөгөө талдаа бас иргэний нийгэм олон улсын байгууллагуудаар ажиллаж явж исэн хүний хувьд бас хэлэхэд миний асуумаар байдаг нэг зүйл нь бид нар гадаадын хөрөнгө оруулалт гэхээр одоо аль ашигтай төсөлтөл авах байлгүй гэж боддог. Гэтэл нөгөө талдаа ер нь гадаадаас оруулж ирж байгаа их усруу сүүлийн үед ялангуяа юм ногоон болчлоо, доктортой болчлоо. Нөгөө талдаа иргэний нийгмийгээ дэмждэг ийм орчинд оруулж ирж байгаа одоо гэсэн одоо ийм хандлагууд байна. Энэ одоо хэр одоо бодиттой хандлага магадгүй дүгнэлт бай. Энэ дээрээ танай банкны холбооны байр суурь ямар байдаг вэ? Энэ ч одоо ер нь жоохон тийм юу л болчиход байна л да. Яг бодит байдал болчиход байна. Мэдээж одоо энэ доктортой санхүүгийн зарчмуудыг анх баталж байгаа үед буюу одоо 2013-4 оны үед бол ийм их усэр энэ төр бол харьцангуй олддгүй юм байхгүй тийм байлаа шүү дээ. Тэгтэл одоо ингээд сүүлийн 5 жилийн дотор бол ерөөсөө маш хүчтэй реформ явсан. Бүх дэлхийн санхүү тэр чигээрээ ерөөдөө ногоорсон тий. Тэгэнгүүт одоо гарцаагүй одоо ерөөсөө л их усэр авал эсвэл ногоон л их усэр авал. Эсвэл бол нийгмийн шинж чанартай л их усэр авал тий. Одоо ийм л сонголт үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо хэрвээ Монгол улс одоо нөгөө нэг л гадны хөрөнгө оруулалтын их усрыг татилгүүл эдийн засаг бизнесүүд ногооруулах тэр хөшүүргүүдийг тэр стандартуудын тогтоож өгөө тэрийг хяналт шинжилдэг үнэлдэг одоо энэ механизмуудыг салбар болгоно. Ерөөсөө л одоо хамгийн тулгамдж байгаа эхний салбар гэхэд одоо барилга байна шүү дээ. Тэр чинь хүчний хэмнэлттэй нэг одоо дулаан алдагдал багтай утаа гаргадгүй энэ байшингууд амны орон сууц руу шилжүүлэх гэдэг юм. Ийм гэхэд л одоо тэрийг үнэлж өгдөг инженерүүд тэрийн чинь стандартын тогтод өнгөжил сая одоо Монгол улсын стандарт энэ төр гэж баталж байгаа байхгүй тийм. Тэгэхээр одоо ингэ иймэрхүү юм салбар болгоно явах хэрэгтэй болчихж байгаа. Одоо боловсруулах салбар дээр яах, эрчим хүч дээр яах юм тийм. Одоо тэгвэл одоо хүнслэн дээр яах юм тийм. Одоо тэр ногоон яавал тэрийг одоо шинэ илүү ногоорсон байна гэж үзсэн тэрийг яавал ногоон шашиг болох юм тийм. Ингэ салбар болгон хичээ зүтгэж Монгол улс ерөнхийдөө гаднаас их усэр авах болчиход байгаа. Тэгэхээр тэр салбарууд маань бүгд энэ Монгол улсад мөнгө хэрэгтэй гэдгийг ойлгож хандах нь үгүй юу тэгээд ингэ. Тэгэхээр тэн дээрээсээ өгөөд ороос маш их хүчин зүтгэх хэрэгтэй л харагдаж байгаа байхгүй. Одоо энэ нэг та ер нь зүгээр одоо өөрөө ингэ хэрэгжүүлэх зэрэг одоо бас ер нь юу дутагдaltaй гэж боддог энэ тэрүүг одоо ийм өөрөө бас энэ мэрэгчлээ. Яг зүгээр миний талаар яг л адилхан тийм ч учраас яг бид бүхэн угаасаа төсөл хэрэгжүүлэхэд тийм ээ судалгаа, нотлогоо үнээрээсээ суурилсан одоо бодлогын нөлөөллийн ажил энэ давхар олон нийтийг мэдээлэл өгөх, боловсруулах. Тэгээд магадгүй энэ нэг илэрлэн өнөөдрийн та бүдэрийн ярилцлага болж байгаа болов гэж найдаж чинь тодорхой хүмүүс бас үзээд энэ салбарынхаа мэдээллүүдийг аваад бас мэдлэгчээд магадгүй сонгосон одоо тий тойргийнхоо сонгосон гишүүд төлөөлөгчдөд дуу хоолойгоо өргөд явахад энэ нийгэмд л бид бүхэн амьдрах хэрэгтэй, бид бүгдийн хүүхдүүд амьдрах хэрэгтэй гэсэн ийм үзэл баримтлал итгэл үнэмшилтэй байна. Харин саяны таны хэлсэн энэ бүхэн дээр дүгнээд хэлэхэд маш богинохон маш олон зүйлийг бид нэр хөгжүүлэх, сайжруулах, боловсруулах хэрэгцээтэй байна. Гэтэл нөгөө талдаа
олон улсын байдал, геополитикийн болон тарифын асуудлууд бас байна тийм ээ. Энэ дээр дүгнээд хэлэхэд 2028, 2030 гэхэд бид бүхэн ер нь таны төлөвлөж байгаа шиг энэ үр дүндээ хүрэх ийм ихтгэл найдвар танд харагдаж байна уу? Тэгээд тийм үл яагаад, үгүй бол яагаад гэсэн асуултаар ярилцлага өндөрлөе гэж байна. Тийм одоо нөгөө нэг ийм сүүлийн үед ч нөгөө нэг ийм одоо бүхэл дэлхийгээр ярьж штэ нөгөө нэг ийм доктортой нийгэм гэдэг зүйлээ одоо доктортой бодлогч гэдэг юм уу те ийм зүйл ярьж исэн бол доктортой environment одоо орчин те гэж ярьж исэн бол одоо ерөөсөө замбраагүй одоо юу ч болж магадгүй гэсэн ийм сценараар бодлого боловсруулж явах хэрэгтэй болч төлөвлөлтөө гаргаж явах хэрэгтэй болчлоо гэдэг ийм зүйлийг бол хаасаагүй ярьжлаа л да. Дэлхийд даяар. Тэгэхээр бид нэр юу болж ийнө вөхөр бид нэр одоо нөгөө нэг өвгдийнхөө тийм ээ тэр чадварыг одоо сэргийх хэрэгцээтэй болж ийн гэсэн үг шүү дээ. Одоо нэг 10 гэд цэргийн нэгж байлихад тэр нь өөрснөө хоолой гэдээ идчихдэг. Тэ өөрснөө нэгнийгээ эмчилж чаддаг, өөрснөө дайснаа тагнаж чаддаг, өөрснөө тодорхой одоо хорлон сүртгэх ажиллагаа хийх бол хийгээд өгчдөг. Тэ одоо ингээд ийм өөрөө бие дагаад ингээд доктортай тий чих утгараас sustainable. Тэгээд нэг ийм нэгж энэ үүсгээд ингээд ийм хоригдгай тий дээрээс чиглэл ирэхгүй шүү дээ тий. Тэгэхээр манай одоо бодлого бас л нэг ийм буюу одоо өөрчлөлтөд бэлэн ховсон зохицох чадвартай аль нь ч болж магадгүй гэсэн тооцоолоор бэлтгэлтэй алинд нь бэлдээд явж чаддаг одоо нэг ийм бүтц рүү бид нар ер нь ажмаар шилжихгүй болвол энэ бол бизнесийн байгуулагч тэр төрч тэр одоо ингээд ийм хэлбэр рүү шилжиж ажиллахгүй бол одоо нөгөө нэг бидний магадгүй харж дуурайх гээд оролдоод байгаа ч юм уу тиймэрхүү одоо дээрээсээ ингээд төлөвлөгөөгөөр ингээд гоё болгочдөг ч юм уу тийм юм бол одоо дараагийн нэг ямар ч гэсэн тодорхой хугацаанд бол ер нь байхааргүй л гэдгийг ер нь дэлхийд дээр хүлэмжшэрдэг шүү дээ. Тэгэхээр зөвмөр одоо бэлтгэлтэй харахаар тийм ээ харахаар өөрчлөгдөх чадвартай чонон хиймэртэй одоо тийм ээ маш болгоомжтой нөгөө талдаа зөрөгтэй хөрөг чадвартай ингэж ажиллах шаардлагатай байна гэж. Тэгэхээр манай урилгыг хүлээн авч одоо бидэнтэй маш сонирхолтой ярилцлагыг өрнөсөн тань маш баярлалаа. Таны дараагийн одоо цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилтыг хүсье. Үзэгчдээ дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгымдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нөхцөлөөс хар хайрцаг